Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн аимшиг триллер төрлийн Good Boy киног давчлан ярьж өгөхөөр сонголоо. Алс солын Перу улсаас авокадо жимсийг зөөн KFC өглөөний цайгаа бүрэн шинчилж, шинэ бүтээгдэхүүн шинэхэн багцууд худалдаанд гарлаа. Өдөр бүр 8-10 цагийн хооронд KFC салбаруудаас амтлаарай. Өдрийг эрчүүчтэй эхлүүлэх эрүүл амттай өглөөний цай болон халуун кофегоо зөвхөн KFC-гээс. Энди нэртэй нохой 50 гэгч нь унтаж байтал эзнийх нь утасаа жижирснээр тэрээр сэрэв. Энди ойролцоо аимшигтай зүйл байгааг тэр даруй мэдэрч өрөө харанхуйлахад эзэн Тод нь хажууд нь хөдөлгөөнгүй суун. Тодын утас руу Вера залгах ба утасны дэлгэцэн дээр хэд хэдэн цус тусалж Энди эзнийх нь амнаас цус гарч байгааг мэдлээ. Хэсэг хугацааны дараа Вера байранд орж ирэн Тодын аимшигтай байдлыг хараад сандарна. Тэрээр түргэн тусламж дуудаж ахт нь тусламж хэрэгтэй байгааг хэлэх ба Энди харанхуй болон руу үргэлжлүүлэн ширтцээр. Үйл явдал Тод Эндиг гөлөг байхад нь хамтдаа тоглож тэд хоорондоо нандин холбоо бий болгож нөхөрлөж байгаа бичлэгүүдээр үргэлжлэнэ. Тод маш хүнд өвчтэйгөө тэмцэж байгаа бололтой ойр ойрхон ханиасаар. Эцэст нь Тод эмнэлгээс гарсныхаа дараа тэрээр Эндитэй эргэн нэгдэж хамтдаа тоглож шин дурсамжуудыг бүтээсээр. Үйл явдал бороотой шөнө Энди машинд сууж байхад Тод гадаа ямар нэгэн зүйл хайж байгаагаар үргэлжлэнэ. Энэ үед Тодод Верагаас дуудлага ирэх ба Тод түүнээс өвөө нь хаалганы түлхүүрээ хаана нуудаг байсныг мэдхүү хэмээн асуув. Вера Тодыг биеийн сайнгүй байхад байраа орхилоо хэмээн уурлахад Тод энэ түүнд тустай байж магадгүй хэмээн зөрүүллээ. Энэ хооронд Энди машины ард байгаа хүн шиг дүрсийг олж харах ба удалгүй дүрс алга болно. Үүнтэй зэрэгцэн Тод хашааны хаалгыг нээж модон дундуур явсаар эзэнгүй байшинд хурж ирэв. Тод нохоогоо машинаас буулгахаар дуудахад Энди ямар нэгэн байдлаар эргэлзэж байгаад дуртай дургүй буулаа. Тод байшингийн хаалгыг нээж байхад Энди зойрноос нохой гаслах чимээ сонсон. Дотгошоо орсныхоо дараа Тод гал хамгаалагчийг шалгахаар зойрлоо буухад Энди харанхуйд зогсон ойролцоо ямар нэгэн зүйл байгааг мэдрэв. Удалгүй Энди Тод дуудснаар тэрээр шуутхан л эзэн дээрээ очиход Тод захилгааныг асааж чадлаа. Тод ямар нэгэн зүйлээс аимшигтай үнэр үнэртэж байгааг хэлээд нохоогоо дагуулan зойрноос гарна. Дараа нь Тод утсаар Вератай ярьж байхдаа өвөөгийнхөө хуучин гэрийн бичлэгийг үзэн сув. Вера энэ байшин муу ёр шингэсэн гэж хэлэх боловч Тод төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Тэд мөн өвөөгийнх нь нохой бандитын талаар ярьж Тод Эндиг өөрийг нь хязэж орхиж явдаггүй, бие засахт нь хүртэл хамт байдаг гэж магтана. Энэ мөчөд Энди коридорт сүүдэр явж байгааг анзаарч байшин дотор холхиж шинжлэв. Вера түүнд хот руу яаралтай босож ирэхийг зөвлөхөд Тод эмчилгээ нь сайн байсан болохоор дахин ноцтой өвдөхгүй гэсэн гэж хариуллаа. Энди шинжилсээр дээврийн өрөөнд хүрнэ. Тод Эндиг дуудах бөгөөд Энди эргэж хараад явах гэсэн боловч хачирхалтай чимээ гарч Энди чимээ гарсан өрөөний булан руу ширтсээр. Удалгүй Тод өрөөнд орж ирээд Эндиг дагуулад доошоо буулаа. Маргааш өглөө Тод Энди хоёр явсаар ойд байрлах оршуулгын газарт хүрэв. Тод нохойндоо гэр бүлийнх нь ихэнх гишүүд энд оршуулгдсан талаар мөн тэд бүгд нас барах үедээ залуухан байсан гэдгийг хэлнэ. Тэгэд Тод түр зогсоод бие засах үедээ Эндид байранда байж вэ гэх команд өгөв. Бодлоггүй нэгэн дүрс аажуухнаар алхасаар Эндид ойртоход Энди эргэж хараад өнгөлөн далдлах хувцас өмссөн анчныг олж харлаа. Энэ анчин нь тэдний хөрш ноён даунс бөгөөд Тодод ангийн улирал болохоор ойд олон хавх байгааг анхааруулна. Тод өвөөгийнхөө байшинд нүүж ирээд амьдарч байгаа талаараа хэлэхэд ноён даунс өвөөнч бас энд нохоотойгоо ирдэг байсан талаар дурсаж нас барснаас нь хойш нохой нь харагдахаа болсон гэдгийг хэллээ. Тэднийг ин ярилцж байх үед Энди нэгэн хөндий модон дотроос гялалтсан хоёр нүд олж харна. Шөнө болж Тод машин дотроо Эндитэй тоглож бас Вератай утсаар ярьж байв. Вера Тодоос сүүлийн үед Энди с ิจ гтэй зан гаргасан эсхийг асууж Тодод нохоогоо байнга хажуудаа байлгаарай гэж захина. Тэгэд Вера нохойн үнэрлэх мэдрэхүй маш мэдрэг бөгөөд эзнийг эрүүл мэндийгч мэдэрдэг талаар хэлэхэд Тод төдийлөн тоохгүй гэрлүүгээ орлоо. Тэр шөнө Энди унтаж байгаад Тодын өвөөгийн улаан алчуурыг хүзүүндээ зүүсэн бандит нохойг нь зүүдлэв. Эндигийн зүудэнд хар шавар мэт зүйлээр бүрхэгдсэн мангас бандит нохой руу гараа сунган дайрах үед Энди сэрчгэн. Энди энэ аимшигтай зүуднээсээ сэрээд тэдний гэрт Тодын өвөөгийн болон бандит нохойн хэд хэдэн зураг хана тавиур дээр байгааг олж харав. Удалгүй Тод ч ханиалгаж сэрлээ.
Тод Эндиг тайвшруулан илж гал тоогоо руугаа алхахад түүнийг дагж байсан Энди зорины өрөөний хаалгыг үнэрлэх ба хаалганы нөгөө талд нь нохой самардаж үлдээсэн мэт гүн ором харагдана. Эндиг холсныхоо дараа Тод Эндид гэрээ сайн манарэ гэж хэлчихэд орхиод гарав. Гэтэл Тодыг гарсны дараа Энди уйлж айж байгаагаа илэрхийлэх ба Тод өглөө гарсан цагаас хойш шөнө болох хүртэл Энди цонхны дэрэгдэх буудан дээрээс хоромч холдолгүй Тодыг хүлээсээр. Гэсэн ч Тод ирсэнгүй. Гэнэт Эндид доодох зойрноос гаслах мэт нохойн дуу сонсогдсноор Энди хэсэг ажиглаж байгаад удалгийн өрөөнд нь бандит нохой байгааг олж харлаа. Алтлаг үстэй Ретривер нохой дээд давхар руу зүглэхэд сониуч Энди дээд давхар руу түүнийг дагаж гарав. Бандит алхаж орсон өрөөнд Энди ороход бандит алга болсон байх бөгөөд Энди өрөөнд дотор бандитыг хайж байгаад түүний улаан альчуурыг шүүгэн дороос олоод хошууга хүрэхтэл аимшигтай зүйлс үзэгдэн. Бандитын альчуур унаж сүүдэр шиг гар ханан дээгүр сунаж хуучин хан нурлаа. Дараа нь хар шавар болсон гар сунаж улаан альчуур цустай холилдож газарт унахад Энди айсандаа шүүгэн дороос ухсхийн гарна. Тэгэд Энди дээд давхар руу алхан ирж буй хинэгнийг сонсоод айсандаа орон доогуур шургаж нуугдав. Аз болоход тэр нь Тод байх ба маш их өвдсөн бас сулдж ядарсан харагдана. Улмаар Энди эрхэлж толгоогоо өгөх боловч Тод одоо бишээ гэж хэлээд орон дээр хэвтээд ханиалгав. Тод ханиалган хэвтэж байхад Энди түүний гаран дээрх болтыг анзаарах ба болтон дотор ямар нэгэн зүйл хөдлөх шиг боллоо. Энди эзнийгээ тайвшруулахыг оролдогч Тод гэнэт уурлаж ганцаарынг минь орхио гэж зандраад түлхэн. Хөөрхөн Энди чимээгүйхэн орноосоо бууж сонор сэрэмжтэйгээр Тодын дэрэгдээс холдолгүй хэвтэн. Хэдэн хормын дараа Энди өөр нэг аимшигтай зүүднээс сэрхэд гэр дотор нь шавар татуулан алхсан хүний мөр байх нь тэр. Удалгүй доод давхраас чимээ сонсогдож Энди шалгахаар буу. Эндиг гал тоогонд очиход Тод сэрүү мэт талхаж байгаад гэнэт зойрны хаалга мөргөж эхэллээ. Айсан Энди дэрэгдэн очиод Тодыг сэрэхэд Тодын духнаас цус урсаж эхлэх ба Тод Эндиг дагуулan дээшээ унтлагын өрөө рүүгээ очив. Үүний дараа зурагтан дээр нь өвөөгийнх нь хуучин бичлэг тоглогдоно. Бичлэгт өвөө нь өөрийнхөө амьтны цуглуулгыг охиндоо өвлүүлж үлдсэн босод бүх зүйлээ ачхүй Тодод өгнө гэж хэлсэн байлаа. Бичлэгт өвөө нь ярианыхаа дундуур ханиалгасаар байхад яг одоо Эндигийн дэргэд Тод ч бас яг адилхан ханиалгасаар. Шинэхэн шарсан өндөг. Сүүлэн онлэстия. Авокадо. Халуун кофег нэг дор багтаасан амтд KFC. Өглөөний цай худалдаанд гарлаа. Өглөөг өөртөө KFC. Дараа нь Тод Вератай утсаар ярих ба Вера Тодод хот руу буцаж ирээч гэж хэлэхэд Тод бас л татгалзав. Вера эрүүл мэндэд нь санаа зовж байгаагаа илэрхийлэхэд харин Тод надад эмнэлгийн өвчтөн шиг хантхай бойл гэж уцаарлана. Энэ хооронд Энди дахин нохой гаслах чимээ сонсоод байшин дотор хайж эргэлдлээ. Энди гаражийн хаалга дээр ирэхэд хаалга гэнэт өөрөө нээгдэж Энди аажуухан алхаж ороод эхнээс нь шалгаж эхлэв. Энди гараж дотор шиншилж явсаар Тодын өвөө суудаг байсан сандлыг олоход дахин нэг удаа өнгөрсөнд болсон үйл явдал үзэгдэнэ. Тодын өвөө баргаар царайлж тасралтгүй ханиалгасаар. Энди өөрөө бандит нохойн дүрээр энэ бүхнийг харах ба өвөөг айдас санаа зовнил дүүрэн ажиглана. Гэнэт өвгөн амнаасаа цусаа туслуулан "Зогтоо" гэж хашгирахад хар шавар болсон гар бандит нохойг зүгэллээ. Энэ бүхнийг хараад айсан Энди шээс алдахад харин түүний ард нэгэн хар дүрс өндийв. Хэдэн хормын дараа Тод Эндиг хайсаар зойрлоо буухад Энди доор байдаггүй ч зойрны хаалга өөрөө хаагдаж байх үед Энди норчсон шаварт хутгалтсан бас айсан байдалтай зогсож байлаа. Тод Эндиг усанд оруулж байх үедээ гэнэт ханиалгаж Энди рүү цусаар түргэнэ. Маргааш нь Энди Тодын хамт эмнэлэгт ирж Тод MRI шинжилгээ хийлгэв. Эмч Тодын өвчнөө нь хэтэрхий хүндэрсэн тул цаашид эмчилгээнд орох боломжгүй гэдгийг мэдэгдэнэ. Үүнийг сонсоод уралсан Тод яагаад гэдгийг нь асууж эмч нарыг буруутгалаа. Энэ үед Энди айсандаа гаслахад Тод хашгираад Эндиг газарт буулгав. Энди эргээд харахад Тод хальт шавар дүрс болоод буцаад хэвэндээ орох нь тэр. Энэ явдлын дараа Тод ойд ямар зоригтой мэддэхгүй нүх ухаж байхад хөрш ноён Даунс ирж юу хийж байгааг нь асуув. Тод нэг ургамал хайж байгаа талаараа хэлэхэд ноён Даунс тийм ургамал байдаг талаар огт мэдэхгүй байлаа. Ноён Даунс явхаас өмнө ангийн өрхнүүд ойролцоо байгаа шүү. Болгоомжтой байгаарай
хэмээн дахин анхааруулна. Оройн Тод олсон ургамлаа уугуулж энд тэндгүү лаа асааж салхинд жингэндэг хонхо унжуулна. Энэ үед Энди лаанууд нэг нэгээрээ унтарч байгааг бас шавар хүн харанхуйд тодрон гарч ирж байгааг ажиглав. Удалгүй энэ үзэгдэл эргээд хэвийн боллоо. Эндиг эргээд харахад Тод зөхөрсөн байдалтай уйлж байх ба. Энди Тодод ойртоход шууд л Эндиг тэрч аваад тайвширна. Тэр шөнө Энди дахин зүүднээсээ зочин сэрэх ба гинт орны доороос гар гарч ирээд Эндиг орон доогуур чирч орууллаа. Гэтэл тэр гар нь Тодих гэдгийг ойлгоод Энди тайвширна. Тодын ингэрт илүүлээ твтэж байсан Энди цаад өрөөнд нь хар дүрс өнгөрч байгааг харах ба Тод ч бас тэр зүйлийг мэдэрлээ. Тод хүн байгаа эсхийг нягтлан чанга асуудагч хинч хариу өгсөнгүй. Гинэт Эндид Тод биш өнөөх муу ёрын хар зүйл түүнийг шавартай гараараа илж байгаа мэт мэдрэгдэж айсандаа Энди өөрийн мэдлгүй Тодын гарыг хазчихна. Гараа хазуулсан Тод Эндид байрандаа үлд гэж тушаагаад шархаа шалгахаар зочны өрөөндөө орж ирээд зогсож байх үед дээрээс нь шавар туслав. Гинэт Эндигийн нүдний өмнө Тод шалан дээр ухаан алдаж унах нь тэр. Улмаар Энди Тод дээр очих үед хаалга савагдан хаагдлаа. Энди айсандаа хуцах боловч энэ алслагдсан газар хинч үл сонсон. Тэгэд Энди угаалгын өрөөний цонх нээлттэй байгааг хараад зориглон үсэрлээ. Азар бут таарч аюулгүй газардаж Энди ойгоор хуцаж хурдлана. Энди явсаар ноён даунсын гэрээг олоод тусламж хүсэхээр ойртох үедээ ноён даунсын бэлдсэн үнэгний хавханд орчих нь тэр. Энди хавхнаас салж чадахгүй тийчилж байх үед хин гэдэг нь мэддэхгүй хар дүрс гараа сунган Эндид ойртоход бүх зүйл харанхуйлав. Хэдэн хормын дараа Энди гэрийнхээ гадна нохойн үүрэнд гинжлэгдсэн байдалтай сэрлээ. Дэрэгдэн Тод маш их ууралсан байдалтай байх ба тэрээр Эндиг өөрийг нь орхиж явсанд буруутгаж идвэртэй хоол үлдээгээд гэрлүүгээ орно. Удалгүй бороо шивэрч эхлэх ба Энди үүрэн дээрээ суугаад цонхны цаана ханиалгах Тодыг дасралтгүй ширтсээр. Түүний дэргэд өнөөх хар дүрс Тодод бүрч илүү ойртсон харагдана. Энди эргэн тойрноо ажиглахад модны дундаас гялалцсан хоёр нүд түүнийг ширтэж байсан нь азар зүгээр л нэг үнэг байлаа. Үнгийг харж байсан Энди хар сүүдэр түн рүү ойртож байгааг анзаарсангүй. Энэ үед байшинд Тод цусаар бөөлжиж эхэллээ. Хар дүрс Эндиг барьж авахад Энди тэмцэлтсээр үүрлүүгээ орж чадав. Улмаар үүрний дээвэр хятнан дуугарч Энди үүд рүү хар дүрс юу юуг ороод ирэх вэ хэмээн айсан байдалтай дасралтгүй ширтэн. Харин хар дүрс үүрний үүдээр биш газар доороос гарч ирэх нь тэр. Эндиг үүрнээсээ гарахад өнөөх харгаар түүний гинжнээс нь татан үүрлүүн чирсээр. Эцэст нь Энди бүх хүчээрээ үүрээ зад мөргөж гинжээ суллав. Чөлөөлөгдсөн даруйдаа Энди ойрогүйн зүгтаахыг оролдох боловч Тод таниалгаж байгааг сонсоод Энди эзэн дээрээ буцаж очихоор шийдлээ. Энди болгоомжлон байшинд ойртоход зойрны гадах хаалга дэлгэгдсэн байв. Энди шатаар доошо бууж явах үедээ нохойн аргыг олж харах ба энэ нь магадгүй бандит их бололтой. Хэдэн ормын дараа захилгаан дасарч байшин тэр чихтэй харанхуй давтахад зөвхөн хідэн лааны бүүдгэр туяа сүмэлзэж Тод орон дээр хэвтээд хүндхэн амьсгалсаар. Удалгүй Тод хөдөлгөөнгүй болоод хэдэн хормын дараа сэрэн зочны өрөөндөх лаанууд нэг нэгээрээ унтарч байгааг анзаарав. Сүүлчийн лаа унтарсны дараа хар шавхаач ирсэн хөлийн мөр Тод руу ойртож Тод хар дүрстэй эцэст нь нүүр туллаа. Айсан Тод хаалгыг хаахаар гүйсэн ч бүтэл гүйтэн газарт унахтаа орон доороос бүдэг гэрэл гаргаж ирээд урдаа барин суув. Азар өрөөнд Энди орж ирэхэд Тод тайвшран түүнийг тэрвэрч Эндиг хэрхэн байшинд орж ирснийг Тод ойлгосонгүй. Тод Эндиг орон дээрээ суулгах үедээ цаана нь хэвтэх өөрийнхөө амьгуу цогцсыг олж харах нь тэр. Энэ үед Вера дасралтгүй залгаж шалан дээр хоосон эмийн сав үзэгдэн. Юу болоод байгааг ойлгоогүй Тодын ард хар дүрс тулж ирээд хүзүүг нь гинжлэн орилуулсаар зойрны өрөө рүү чирэн одлоо. Энди Тодын араас хамаг хурдаараа очсон ч нүрнийх нь өмнө зойрны хаалга савагдан хаагдав. Энди шууд л зойрны гадах хаалгыг чиглэн цон хаглан үсэрч гараад яг хаагдахаас нь өмнө орж амжина. Зойронд эртний мэт онгорхой нүх байх ба Энди ямар ч хэрэгэлзээгүй Тодын хоолой сонсогдох тэр нүх рүү ороод хэдэн хормын дараа Тодыг нүхэн дотроос чирсээр гаргаж ирлээ. Энди Тод хоёулаа хар шаварт бүрхэгдсэн байв. Гэнэт ард нь ойсон хаалга дэлгэгдэж хар дүрс гарч ирээд Тодыг ширтэн. Хөөрхий ядарч туйлдсан Энди гаслагаас өөр юу ч хийж чадахгүй байхад харин Тодын бие тэр чихтэй яг л тэр хар зүйл шиг шавар болон хувирч байлаа. Гарах гарцгүйг ойлгосон Тод Эндид сүүлийн үгсээ хэлнэ. Чи бол сайн нохой
гэж хэлэхэд Энди Тодод ойртов. Тод Эндид өөрийг нь аврах боломжгүйг ойлгуулад чи энд үлдэх ёстой гэж хэлсний дараа Тодын нүүр хохимой толгой болон хувирч сорогдон алга боллоо. Энди зойрыг ажиглахад гадаах болон дотор хаалга хаалттай байв. Энэ үед Энди зүгээр л хар нүхний урд эзнээ хүлээн суун. Магадгүй бандит нохойч ягийн байдалтай үлдэж ясаа энд тавьсан бололтой. Өглөө болоход Тодын зогтсон орондоо байсаар Энди зойронд түгжээтэй хэвээр. Гэнэт зойрны гадаах хаалга нээгдэж Вера ирсэн байлаа. Вера нас барсан Тодыг харсан болохоор түүний хоолойноос гашуудал мэдрэгдэн. Вера, Энди явцгаая гэж хэлэхэд зойрноос аяархан шүүгэлдэх чимээ гарахад Энди эргэж харав. Вера Эндиг дахиад дуудахад Энди шууд гаралгүй эргэж нэг зойрны зүг хараад зөвшөөрөл авах мэт Вера дээр очиж угаагаар кино төгсдөг.